Чи эзэж амжилтанд хүрэхгүй. Магадгүй намайг ингэж хэллээ гэд бити хараагаарай. Яагаад гэдгийг нь тайлбарлаж өгье. Ядуу амьдралаас өндөөж босох гэсээр байтал амьдралын чинь хамаг сайхан залуу насыг авч чадна. Энд зөвхөн мөнгөний тухай биш. Бие махбод, сүнс, оюун санаа, эрүүл амьдралаар бид үргэлж дутагдж, гачигдж байдаг. Өөрсдийгөө хойд Африкийн цүлд ямаачны хүү болж төрөөгүй. Эсвэл дарангуйлын засаг тогтсон хойд Солонгост амьдраагуудаа баярлаж магадгүй. Сэтгэлээ тайтгаруулж болох юм. Төрхөөс чинь ахуулаад чамайг ядуу амьдрахад чинь зориулж, тэрхүү нийгмийг үе үеийн өөрсдийгөө элит хэмээн нэрлэдэг, цөөнхийг бүрдүүлдэг, эрх баригч нар ялзарсан нийгмийн тогтолцоог бүтээсэн. Instagram, Facebook-ээр оддын тансаг амьдралыг харж, шар мэдээ хэвлэлээр авилгал хэрэл ахуулаар хулгаас их мөнгөн дүнгийн сонсоод, тэрхүү мөнгөний ядаж өчөөгөн хэсэг нь чамд байсан бол амьдралаа яаж өөрчилж болох байсан бол хэмээн бодож зэвүүцэн. Гэтэл чи өдөр бүр байрны түрээс хоол хүнсний хэрэглээ, өр шир зээл, бензин тос гээд ядаж байхад жил ирэх тусам төгрөг ханшаа олон их алдсаар хуваараа нэг юм хийх гэхээр татврын дарамт өсөж, өөрт нь хүртээмж нь ирдүү нийгмийн даатгалч нь өссөөр орлогоо өсгөх гэж нэмэлт орлого олох гэж зовж байхад өдөр бүрээр урсах чиний цаг хугацаа үргэцээр л байдаг. Чамд олдож байгаа ганц чөлөө цаг бол хүн чихэлсэн битүү автобус эсвэл хөл хөдөлгөөндөө замд нам гацсан төвчрэл байдаг. Стресснээс ангижрах гэж нэг өөрийгөө сатааруулах entertainment зүйлсээр тархиад үргээд баасан гарагт гарч нэг найзуудтайгаа уучгаад энэхүү амьдралын хэм маягийг 7 хоног, сар бүр, жил бүр гэж явсаар нэг л мэдхэд энд хүрээд зогсож ч магадгүй. Гэхдээ чи заавал ингэж амьдрах албагүй. Амьдралын томьёог мэдэж аваад өөрийнхөө итгэл үнэмшил сэтгэлгээг өөрчилж чадвал тархиа кодлж амьдралаа өөрчлөх боломжтой. Гэвч энэ бол тийм ч амархан зүйл биш. Энэхүү бичлэг танаас бүрэн дүүрэн анхаарлыг тань шаардах болно. Нийгмийн бохор үнэн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энийг сонсоод зарим ч энэхүү бичлэгээс шууд гарна. Гэсэн ч өөрийнхөө амьдралыг өөрчлөх хүсэлтэй, бусдын амьдралын туслах дүр болж амьдрах биш. Өөрийнхөө амьдралын гол дүр болохыг хүсдэг, амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүр энэхүү бичлэгийг дуустал нь үзэх болно. Инхийн тулд бүгдийг системээр нь авч үзье. Чиний хүсэл тэмүүлэл чинь юу вэ? Мөрөөдөл чинь яг юу вэ? Амьдралаас чи яг юу хүсэж байна? Сургууль биднийг жинхэнэ өөрийгөө олоход зааж сургаагүй. Зүгээр л дундаж хүн болоход сургаж, хичээлээсээ хөндөөрхийн тулд дараагийн завсарлагаа, дараагийн өдрийг л хүлээж суудаг. Амьдралынхаа ихэнх бага насыг ингэж өнгөрөх нь чамайг цагаа үнэлж сурахгүй хүргэдэг. Төрснөөс ахуулаад чиний амьдралын ихэнх цаг хугацаа үргэцээр л. Хичээлийн ерөнхий агуулга нь заах арга барилд нь хүүхдийг улам бүр хичээлээс залхахыг орлоо. Цор ганц аврал чинь өөрийгөө сатааруулахын тулд илүү их 100 цэнгэл хөөцөлтөд сургаж байгаа. Тэрхүү цаг хугацааг бид нийгмийн харилцааг сурч, бусдыг хүлээн зөвшөөрөхөд суралцж, хүсэл тэмүүлэлээ даахад сургах ёстой байсан. Өдрийн ихэнх цагийг зарим нь амьдрал чинь хэрэг болохчгүй, утга учиргүй уйдгартай хичээл зарцуулдаг. Яг гол юмаа заах бус зориудаар жил бүр боловсролыг гажуудуулж байдаг. Сургуультай сайн муу дүн авч байсан эсвэл засвардаж байсан хүүхдүүд их сургуульд ороод онц сурдаг байсан хүүхдүүдээс дутгааргүй сурч байдаг гэсэн судалгаа хүртэл бий. I think the way we do schooling is much more about daycare, and it's also preparing kids for the wrong things. I mean, 8 hours a day, 9 hours a day, in a little group prison camp where you have to raise your hand to go to the bathroom, and they tell you how to think and how to behave. It's terrible. Өөрийнхөө мөрөөдлийг даахгүй цаг хугацааг үнэлдэггүй энэ хандлага нь алс ирээдүйдээ биднийг залхуу байдлыг програмчлал. Хязгааргүй сэтгэгчний нөөц бололцоо агуу хүсэл тэмүүллийг систем няц дарсан. Ингээд зогсохгүй сахилга батгүй өөрийнхөө төлөө амьдрах дархлаагүй хүн болж төлөвшдөг. Нийгэм бидэнд маш бага боломж олгодог учраас ихэнх хүмүүс өөрсдийнхөө төлөө явдаг аль хэдийн бууж өгсөн байдаг. Үр дүн нь адилхан байгаас хойш яагаад заавал хичээх ёстой гэж энэхүү ядуу сэтгэлгээ аль хэдийн даал тухамсаар суурилсан байдаг. Жинхэнэ баяр хөөр аз жаргалаа олох бус төр зургийн 100 цэнгэл цаг хугацаагаа өрхөн таалагддаг. Видео тоглоом, Netflix, суврал, сошиал сүлжээ, архитэлт, хүүхэн бас тамхиталт. Сургууль сураагүй бүхнээ бид ямар нэгэн коуч, ментор, сэтгэл зүйчдэр очиж байж олж авахыг хүсдэг. Сургуулийг буруутгаж болохгүй ч биднийг төрхөөс ахуулаад бидэнд зориулагдсан заягдмал хувь тавиланд булааж авсан юм. Учир нь бидэнд хүсэл мөрөөдөлтөд хүрэх гэсэн тэрхүү хүсэл эрмэлзлийн гал байхгүй болсон. Тэгвэл энэхүү сэтгэлгээнээс яаж гарах вэ? Элитүүдийг юу бусдаас өөр болгодог вэ? Үнэн гэвэл бидний нийгмийг удирддаг тэдний амьдрал төрхөөс ахуулаад биднийхээс өөр байсан. Тэд хотын хамгийн тансаг хэсэгт өсөж төрнөж, чухал тоглолт арга хэмжээг хамгийн чухал суудлаас үзэж, биднээс өөрөөр хооллож, улсын сургууль биш, өөрсдийнхөө хүүхдүүдэд зориулж бариулсан үнэтэй сургууль сургадаг. Тэр сургуульд бидний сураагүй хичээлийг зааж, сэтгэлгээг нь багаас нь зөв төлөвшүүлдэг. Тэд сахилга баттай хүсэл мөрөөдлийнхээ төлөө амьдрах дархлаатай болж өсгдөг. Багаас айл хэдийн нийгэмд хэрэгүүлэх байр суурь
эзэлсэн албан тушаал эрх мэдэлтэй нэгэн болно гэдгээ мэдсэн байдаг. Сургуулийн програм ч гэсэн арай бүтээлч тэд цагаа үнэлж мөрөөдлөө дагаж өөртөө адилхан хүүхдүүдтэй нийгмийн хүрээлэлээ аль хэдийн бүрдүүлж эхэлсэн байгаа юм. Ингээд дэлхийн топ сургуулиудад аль хэдийн хуваарлагдчихсан байдаг гэж боддоо. Харин улсын сургууль сурсан хүүхдүүдийн хамгийн шилдэг нь тийшээ тэтгэлэг авах гэж алаан болдог. Гэтэл энгийн хүмүүст энэхүү шансны 3% л боломжтой гэж байгаа. Элитүүдийн хүүхдүүд бусдаас гоцоороод байх юмгүй. Нөхдөө зүгээр л ногоон гарцаа дэлхийн топ сургуульд сурчихна. Тэгээ бас болоогүй үр хүүхдүүдээ сурахын тулд төрөөс хулгай юм. Эндээс ахуулаад боловсрол хүрээлэн байгаа орчин амьдрал гээд ирээдүйд биднийг заримыг нь ажилчаан, заримыг нь тэдний дарга нар болгож тодорхойлж байгаа юм. Ийм учраас лидерүүд, удирдагч нар борчуудын амьдралыг ойлгож тэдэнд зориулсан шийдвэр гаргаж чадахгүй нь мэдээж ойлгомжтой. Өнөө цагт энэхүү нийгмийн анги давхаргын ялгаа заг улам бүр холдсоор бидний амьдралын чанарт бүр их нөлөөлөх болно. Дараа нь бид яагаад хизээч баян болж чадахгүй тухай удахгүй ойлгож авнаа. Хэдэн жил өнгөрөөд өөрийгөө офис ажилтан гэд бодоод үзье. Жишээ нь 2024 оны байдлаар Улаанбаатар хотод ихэд сарын дундаж цалин 2.3 сая төгрөг гэж байна. Илүү цагаа тооцохгүйгээр 7 хоногт 40 цаг, жилд 47 хоног ажиллаж байгаа юм. Гэвч бодит байдал дээр үүнээс ч илүү цагаар ажилласаар гэртээ арих гэж төгжрээнд өдөртөө 4-6 цагийг зарцуулснаар амьдралынхаа хамаг сайхан хийх цаг хугацаа гэр бүлдээ зарцуулах тэр амьд харилцаа гэд бүгдийг хулгаад алдаж байгаагаас ялгаа байхгүй билээ. Ингээд салин буух хүртэл байр машин хэрэглээ, хүүхдийн сургалт муу аппликейшны зээл гэд өөрсдөө ч мэдлгүй тэрхгүй хархны тойрогт амь зуух гэж амьдарч байгаа. Төрхөөс ч ахуулаад одоо хүртэл энэхүү хархны тойрогоос гарахааргүйгээр системчлсэн гэхүү дээ. Хийж байгаа ажилдаа үнэлэгдэхгүй, авч байгаа цалин чинь амьдралд чинь хүрэлцдэггүй. Иргэдийн худалдан авах чадвар буурч мөнгөний ханш үнгүүдснээр энэ нь биднийг бүх насаар нь ядуу амьдрах замыг бэлдэж байдаг. Хэдий чи жижиг дэлгүүр нээгээд хөлс хүчээ туслуулан байж лангуугаа өрж бараагаа татаад үйлчлүүлэгчтэй үйлчилж өдөржингөө хөтлөө ажилласан ч сарын орлого чинь зарим баячуудын хувьд зүгээр л нэг карманыхан мөнгө төдий зүйл. Зах зээл их хэмжээний үнцийг бүтээх мэдлэг туршлага харилцаа холбоо байхгүйгээс хойш чамайг орлоход маш амархан болж байгаа юм. Өдөр бүр бие махбод сэтгэл зүй эрүүл мэнд бүхэл бүтэн амьдралаа алдан байж ажиллаж байгаад чамайг өнгөрөөд өгөхөд 7 хоногийн дотор чамайг орлогын нэг олоод л авна. Яг уу Elon Musk өөрийгөө 7 хоног 100 цаг ажилладаг гэдэгч энэ дэлхийн энгийн хүнийг ажиллах норматив нь ердөө өдөрт 3-4 цаг л байдаг юм. Энэ би цаг хугацааг нөхцөх тухай яриаггүй. Kel Newport-ийн гүн үйл гэдэг концептыг хэлээд байгаа юм. Хүн зөвхөн нэг ажлаа олж анхаарлаа төвлөрүүлж ажиллаж чадвал ингэж ажиллаж чаддаг гин. Баян, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс энэхүү цаг хугацаагаа бодож төлөвлөх, шийдвэр гаргах, сонголт хийх, ярилцах, харилцах цаг хугацаагаа зарцуулдаг. Гэтэл чи энэ цаг хугацаагаа дараагийн зээлээ төлөх хүртэл хичээж цагаа дэмий үрж байдаг. Бидний анхаарлыг entertainment, social сүлжээ, гар утас гэд өдрийнхөө 6 цагийг үр дүнгүй зарцуулж амьдрахад сургаж байдаг. If you're wasting 20 hours a week, you're wasting $50,000 a year, and you are doing that right now. Залуусын хүсэл мөрөөдөл хөдөлмөрийг нь үнэлэхгүй байгаагаас болж ажил хийх залуус ховор болсон. Дэлхийн нийтээрээ ажил хийхийн эсрэг хөдөлгөөнүүд гарч эхэлсэн. Боловсролын системийн заахан арга барил нь хэдэн 10 жил өөрчлөгдөв. Гэвч хүмүүс урд өмнөхөөс ч илүү ядуу болцоос. Бидэнд хүүхэд байхад боловсролтой хүн амжилттай, аз жаргалтай, мөнгөтэй болно хэмээн ээж аав багш нар маань итгүүлдэг байсан. Жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүн цалин өссөн ч амжиргааны түвшин яагаад дээшлэхгүй урууцаар байгаа вэ? Тэгвэл наадтай хамт байгаараа үүнээс цааш юмс бүхэн сонирхолтой болох болно. За тэгэхээр хүүхэд ахуй наснаасаа өдийг хүртэл биднийг боол сэтгхүүтэй хүмүүжүүлсэн. Нэг ёсондоо эрх чөлөөг үнэлдэггүй байгаадаа дасан зогцдог. Өөрийн гэсэн онцгой чадвар, потенциал нээж ашиглахын оронд хэн нэгний төлөө ажиллаж насыг бардаг. Бусдын төлөө хөлс хүч хөдөлмөрөө зарцуулж эндээс чи өөр өгж амсдаггүй. Том компани эрх мэдэлтнүүд гээд хүчтэй хүмүүс юм толгоо бүхэж тэдний эсрэг хүчийг мэдэрч амьдардаг. Халтар гараараа хідэн цаас олоод гоо оромжинд нуруугаа амраах гэж замбраагүй нийгмийн заван хотод өдөр хоногийг аргацааж амьдарсаар л. Гэвч гол асуулт гэвэл амьдрал юу нь яагаад ингэтлээ дордчих вэ? Яаж яваад Монгол иргэн бүр 30 сая төгрөгийн өртөө болчих вэ? Яагаад гэдгийг нь хулгайч нар л мэдэж байгаа байх. Учир нь бид бол хаягдмал хүмүүс, эрх баригч нар болон төр зэсэгтэй хаягдсан. Тэдний замбраагүй их хулгай, бодлогогүй шийдрүүд, төсвийн буруу зарцуулалт, хамжаарахгүй зээлүүд, мөнгө хэвлэх гээд инфляцийг улам бүр нэмсэн. Мөнгө ханшаа алдаж эхлэх үед амьдрал илүү үнэтэй болж байгаа юм.
Энэхүү мөнгийг оргуу хоосноос хэвлэж гаргаж байгаа. Хэвлэгдэн гарч байгаа шин дэвсгэрт бүрт чиний зовж олж байгаа орлого бүрийн чинь ханшийг унгаж байдаг. 2024 оны байдлаар баррел газрын тосны үн 12.9%-аар дэлхийн зах зээл дээр өссөн. Машины үн 32%-аар өсөж, орон сууцны үн 13%-аар өссөн. Махны үн гэхэд 24%-аар Монголд өссөн. Гэх мэтчлэн амьдралын үртэг замбраагүй үнэтэй болсон. Байр авахд хэцүү өнөө цагт түрээсээ үн ч гэсэн тэнгэр татсан. Ингэхээр бид орлогоо 220%-аар өсгөх шаардлага гарч байгаа юм. Ингэж байж инфляцийг давах боломжтой болно. Цалин хөрөлцгөө болж байгаа юм. Ингээд нөгөө гэр хороолчин улам бүр дэлсээр хаа дуртай газраа хашаага хатгаж амьдрахаас өөр арга байхгүй. Энэ бүх инфляц, үнийн өсөлт, мөнгөний ханшийн үнгүүдлээс болж энэ олон хүмүүс койнд шуурч мөнгө алдаж, бэтэд донтож азаа үзэхээс өөр аргагүй болж байгаа юм. Нийтээр нь ядуу байлгаж өмч хөрөнгөө ор хоронгүй сул дорой байлгах нь хүмүүсийг хонин сүрэг болгож захирахад амархан болгож байгаа. Тоглоомын дүрмээ ч ойлгоогүй байхад дүрмийг зөвхөн тэд өөрчилж байдаг. Иймээс амьдралыг шудраг гэж бодож тэгш боломж гэж хааж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Анхнаасаа хүзэр чиний талд байгаагүй. Гэр бүл гэдэг бол эрх чөлөө, хөрөнгө мөнгө гэдэг бол эрх чөлөө, нийгэмлэг харилцаа холбоо гэдэг бол эрх чөлөө. Тэгээ энэ бүхнээс хамгийн чухал нь эрүүл мэнд гэдэг бол хамгийн том эрх чөлөө. Харин тэрхүү эрх чөлөөгч өдөр бүр цаг, минут тутам баг багаар хулгайлсаар л байдаг. Манай эдийн засгийн чадамж муу байгаа нь маш олон гэр бүл санхүүгийн дарамт үүсгэж ядуу тарчигхан хэцүүхэн амьдралд дасан зохицохоос өөр сонголт үлдээдэггүй. Дэлхийд даяараа хүн амын өсөлт тэдний хэрэгцээг хангах, амьдралын төвшинг бүтээж чадахгүй өнөө үед элитүүдэд нийт хүн ам огтхон ч хамаагүй билээ. Уулны амьдрал тэдний санаа зовох асуудал биш болохоор баян ядуугийн ялгаа хаасайгүй хол зөрүүтэй. Эндээс дундаж давхаргынхан алга болж байгаа юм. Арчлын ноён нуруу төшиг тулгуур аль хэдийн гангасан. Хямрал тохиолдоход баячууд улам баяжсаар, ядуу сулам ядуурсаар л байдаг. Нийгэмд хямрал, сэтгэл готрол нэмэгдэхийн хэрээр үүнийгээ дагаад архитал, донтолт, амиа хорлолт нь үр дагавар нь буюу хар сүйдэр нь болж гарч ирдэг. Ядчил чамд дараагийн латег уух мөнгө, оршин тогтнох эрх чөлөө бий. Ядчил сарынхаа хэрэгцээнд таарсан цалинтайгаа золгож байгаа үстэй. Нихилист уйдгартай амьдралдаа өөрийгөө сатааруулах контент, эсвэл видео тоглоом тоглох эрх чөлөө чамд байгаа. Гэтэл элитүүд нийт дундаж хүн амаас шал өөр амьдралаар амьдарч ирсэн. Тэд бидний боломжгүй бүхнийг хийх хүсэл тэмүүлэл, сэтгэхүй нөхцөл боломж хөшүүрхтэй амьдарсан. Тэд хамгийн сайн сургууль сурах боломж, хамгийн өндөр албан тушаалтай ажилд томилогдож, тэдэнд мөнгө босгох харилцаа холбоо, арыг даах санхүүгийн чадамж, мэдлэг мэдээлэлтэй амьдарсаар л ирж байсан билээ. Энэхүү боломжуудаа ашиглаад аль хэдийн өөрсдийнхөө эрх чөлөөг олж авсан. Иймээс тэд сэтгэл ханамжтай чиний амьдралаар ч амьдарч үзээгүй. Чам шиг энгийн сургуультч боловсрал эзэмшээгүй. Амьдралдаа хар бор ажил хийж, түрээс төлж цалин багтаа ажиллаж, зээлэн санаа зовж амьдарч байгаагүй лээ. Том хотын аюултай харанхуй дүүрэгхээр ч гэсэн явж үзээгүй. Нийгмийн тогтолцоо гажуудаж эхлэхэд өөрчлөлтийг хүн бүр хүсдэг. Харин манай нийгэмд улс төрийн намад үндсэндээ нэг болсон. Нэг нэгнээ яг хуулбарлсан худал амлсан нөхдүүд, бизнес эрхлэгчид, сэтгүүлчид, хуульчид гэд бүгд нэг нэгнээсээ ялгархгүй нэг тал. Түүхэнд хүчирхэг эзэнт гүрнүүд хизээ нэгэн цагт урууданд ороодсон түүхтэй. Лидерүүд нь ард олонныхаа эрх ашигын эсрэг ажиллаж эхлэх үед урууданд ороодож эхэлдэг. Анхнаасаа амьдралыг чинь өөрчлөх хин нэгнийг хүлээгээд хэрэггүй. Ядуу амьдралын тогтолцоог чамд бүтээж өгсөн. Цалингаараа чи хизээч амжилтанд хүрэхгүй. Хүн амын статистикийн тоонд багтах нэг оронтой болж байгаа. Мөнгөгүй, хадгаламжгүй, аз жаргалтай гэр бүлгүй. Гэсэн ч сэтгэлийнхээ гүнт чи энэ бүхнээс гарахыг хүсэж байгаа билээ. Хөвгөн талаасаа шийдвэр гаргаж чадвал энэ бүхнээс гарах боломжтой. Чи ингэж амьдрах албагүй. Өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээж чадах юм бол энэ бүхэн боломжтой. Аз жаргалтай гэр бүлийг бүтээж хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж авах боломжтой. Ингийн тулд өөрийнхөө mindset буюу сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Эцэг их гэр бүл хүрээлэн байгаа орчин сургуулаас өвлөн авсан хортой сэтгэлгээгээ бүр мөсөө өөрчлөх хэрэгтэй. Жижиг алхмуудаар зорилгоудаа тодорхойлж, муу зуршлуудаас салж, зөв дадал суулгах хэрэгтэй. Өөрийг чинь үхэлд хүргэж байгаа хортой хүнснээс татгалзах хэрэгтэй. Амьдралын чинь цаг хугацаа, үр бүтээмжийг чинь үгүй хийж байгаа сошиал сүлжээнээс багч болов хүндэрхийг санал болгож байна. Тэдний бидэнд тоглодог дүрмээр нь эргүүлээд тоглоод үзэх хэрэгтэй. Яагаад тэдэнтэй адилхан улс төр нийгмийн тавцанд өрсөлдөж болохгүй гэж нийгмийн өөрчлөхийн тулд хэн нэгнийг хүлээх биш өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Ингийн тулд өөрийнхөө хувийн асуудлуудаа шийдчихэд өөрсдөө чадахгүй бол үр хүүхдүүдэд том амбицтай том хүн яагаад болох гэж болохгүй гэж
Амьдралаа нэгэнт өөрчлөхөөр сэтгэл шулуудсан хүнийг хэн ч зогсоож чадахгүй лээ. Маш олон хүмүүс сэрж өөрсдийнхөө амьдралыг гартаа авч эхлэхэд нийгмээ өөрчилж эхэлдэг. Тэдгээр олон хүмүүсийн нэгдэл нийгмийн жолоо гартаа авч чиглүүлдэг юм. Хүн ард нь харанхуй, бүдүүлэг, боловсралгүй, мэдлэг, мэдээлэлгүй байгаа цагт тэднэр хүссэн бүхнээ хийх боломжтой байдаг. Эсвэргээр хүн ард нь сэрж, гэгэрч, боловсрч эхлэхэд нийгэмд өөрчлөлт гарч эхэлдэг юм. Реформ өөрчлөлт хийх томьёо, эрх чөлөө аз жаргал, амьдрах томьёо нь эдгээр 3 хүчин зүйлсээр тогтдог. Эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, сайхан гэр бүл, тэнцүү нийлээд аз жаргал юм. Энэ 3 хүчин зүйлсээр ач холбогдлоо өгч амьдраараа манай нийгэмд дутагдж бас биднээс булаагдсан тэр эрх чөлөө юм. Том технологийн компани бол улс орны удирдагчдын сүрүүлж байгаа гол зүйлс юм. Чи эрх чөлөөгөө эргүүлж олж авах болно.